Голтой аймагт насанд хүрээгүй хүүхэд хүчндүүлсэн байж басгүй гэх мэдээллийн дагуу бид аймгийн прокурорын газар ирээд байна. За энэ хэргийн талаар бас үзэгчдэд мэдээлэл хүргүүл. За тус прокурорын газарт иргэнээс цагдаагийн газрын нэг ажилтан гэмтэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл бол ирүүлсэн. За энэхүү гомдол мэдээллийг хүлээн авч 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус гомдол мэдээллийг харьяалын дагуу Мөрдөн байцаа халбаны тусгай субъект үйлдсэн гэмтрэг мөрдөн шалах хэлцэд бол хургуулсан байгаа. За ингээд 2024 оны 3 сарын 19-ний өдөр бол гомдол мэдээлэлд оруулж шалгасан. Одоогоор хэрэг бүртгэлтийн эерэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. За энэ сошиал бас энэ хэрэгт удаа дараа гэсэн үг яваад байгаа энэ ер нь мөрдөн шалгах гомдол мэдээлэл дээр юу гэж байгаа вэ? За эрүүг хэрэг хинэ шийдвэрлэх тухай хуулийн 29 3 дугаар зүйл дээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууцлын талаар тусгасан байдаг. За ийм учраас хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа учраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэх боломж байна.